Та бүхэндээ алс хоолын Аргентин орны нийслэл Буэнос Айрес хотоос мэдчилж байна. Өнөөдөр бид хамтдаа Буэнос Айрес хотын Баррио Чино буюу Хятад хотхоноор зочилцгоё. Буэнос Айресын Хятад хороол нь 1980-ад оны үед Аз цагаачдын олон гэр бүл ялангуяа Тайванаас суурьшсан цагаачдын давалгааны ачаар өөрийн өнөөдрийн хэв маягийг олж дорн дахины өргөн цамцлагтай Белграно хорооллын нэг хэсэг болжээ. Голдуу Хятад, Япон, Тайван гэр бүлүүд Аз хоолны олон ресторан, гудамжны дэлгүүрүүд нээж мөн 1988 онд буддын шашны Цонг Куан сүм нэгдснээр ойр орчмын нүүр царайг маш хурдан өөрчилсөн гэдэг. Өнөөдөр энд хотын иргэд Аз хоол эдэнгээ бусад газраас олдохгүй олон төрлийн Аз амтлагч хайнгаа амралтын өдрүүдээрээ энэхүү худалдааны гудамжийг дүүрэн чөлөөт цагаа өнгөрөөдөг болсон байна.